Сайн байцгаана уу, та бүхэн яг одоо Туяагийн подкасттай хамт байна. Би эмэгтэйчүүдэд зориулан энэхүү подкастаа хүргэж байна. Аль ч насны бүсгүй таныг өөрийгөө олж танихад миний подкаст туслах болно. Танд зориулан MSM Talk ярилцлагын болон зөвлөгөөний болон таны мэдхийн болон уншлагын болон хүргэх болно. Мэдээж тань таалагдвал та намайг дэмжиж миний подкастыг дагаарай. Учир нь гэвэл шинэ дугаар гарах болгон танд мэдээлэл очих болно. Баярлалаа. Сайн байцгаана уу? Эрхэм мэндэ сонсогчдоо. Ингээд Туяагийн подкаст MSM Talk булангаараа танд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн маань подкастын зочин бол шинэ үе продакшны жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Отхон Тунгалаг маань оролцож байгаамаа. За ингээд юуны төрөнд урилгыг маань хүлээн авч оролцож байгаа Оогдоо маш их баярлалаа. За баярлалаа. Бас урьж оролцуулж байгаа маш их баярлалаа. За сайн байцгаана уу? Хээ. За манай Оги одоо өөрийгөө бас сонсож байгаа одоо сонсогч нартай танилцуулангаа гэр бүлээ бас илүү сайхан дэлгэрэнгүй танилцуулаад өгөөч. За би ч одоо 2 сайхан хүүхэдтэй нэгэн ээж байна. Отхон Тунгалаг гэдэг. Тэгээд айлын баг охин болж төрсөн. Дээрээ бүр 7 ах эгчтэй. Хүүхэд. Тийм билүү? Өө, яста анхудаа сонссон шүү. Тийм ээ, өнөр өтхөн мэш тий. Тэгдэг л байна. Тэгээд манай нөхрийг Баярхуу гэдэг бас жүжигчний мэргэжилтэй жүжигчнэр ажилладаг. Тийм ийм гэр бүлийн залуу гэр бүл. Би одоо шинэ продакшнд жүжигчнэр ажилладаг байгаа. Шинэ үед манай Оги ч одоо ажиллаад хэдэн жил болж байна? Дөнгөж төгсөөл ороод тэгэл одоо ч 8-9 жил болж штэ. Тийм бах тий, цаг хугацаа өстой хурдан өнгөрсөн биш үү? Амар хурд. Эхлээл эхний 2-3 жил чинь зүгээр сайхан тайс араар гүдэг хүн. Суралцах маягтай л байдаг шүү. Ер нь эхлээл шууд ороод балдраа бол эхлээл шууд ороод ингэж гэж аахгүй. Тэгэл эхний миний бодлоор 3-4 жил бол ах нар гिचнэрээсээ их л юм сурч мэдсэн жилүүд байдаг шүү дээ. Яагаад юу нэрээ жүжигчин болохоор шийдээд энэ урлагийн замыг сонгоцсон бэ? Би ч өстэй айгуу сонир штэ бүр их сонир багасаа их тийм спортлог хүүхэд байсан байхгүй юу? Амар хурдан гүйдэг, нугарч хугардаг, бүжгэлдэг. Хөөмөлхөөс болтой. За. Тийм хүүхэд яа тэгээд би тамирын хачаад бүр амар сайн сонголт Монголтай дэ саксны дугууланд явдаг. Би бүр өөрөө хэдгээр ангиснаас сандгүй хамгийн сургууль дээр такондог хичээлж ирсэн чи өөрөө очиж бүртгэл өөрөө орсон ганцаархнаа ангиасаа эмхтэй тэгээд хамгийн бага нь тийм амар жоох спортлог хүүхэд байсан. Дандаа том анги хүүхдэд авт ганцаархнаа очиад орсон. Хэдгээр баг 4-4 ангитай байсан юм ааш. Яаж байна аа. Тийм Тиймэрхүү хүүхдээ жаа тэгээд нэг грийн тамирын багш болно гэх. Солиороо явчихлаа 10 жилдээ бол би тамирын багш болол нэг намрын спорткад гэдэг юмд ороод төрүүлж мөрүүлдэгээс болохоор нэг тэгж бодож исэн юм шиг. Тэгээд 8 дугаар ангид ороод нэг сургууль дээр нэг мессийн тэмцээн болсон чинь л тэрийг би хөтлөхөөр болоод стурагтай байдаг. Тэгээд тэрийг хөтлсөн чинь юм хөтлөгч гэдэг юм ямар гоё юм бэ гэж санагдаад. За би ер нь телевизээр гардаг хөтлөгч болно гэдэг. За тэгээ 10 төгсөхдөө хөтлөгч болох гээд би чинь конкурс авах гээд радио телевизийн дээд сургуульд хөтлөгч сэтгүүлчийн мэргэжлэр бүртгүүлээд. Соёл урлагийн их сургууль дээр очиад атсан чинь тим анги байхгүй жүжигчний анги байгаа гэхээр жүжигчний анги бүртгүүлээд. Тэгээд нөгөө 3 урлагийн сургууль дээр л очиж байгаа. Тэгээд кино урлагийн дээр сургууль дээр хамгийн сүүлд очисон чинь одоо сэтгүүлчийн ангийн шалгалт яг одоо явж чинь чи ороо авах гээд. Тэгээд шууд юу ч бэлдээгүй ороод тэнцсэн. Оо за. Хамгийн сайн. Тэгээд нөгөө хоёр сургууль дээр очиж шалгалт өгөөгүй. Тэгээд 9 сарын 1-нд би ч ихлээр 1 жил одоо сэтгүүлчийн мэргэжлэр сурсан байдээ. Оо за, ёстой сонсоогүй түүхэн тий. Тэгээд сэтгүүлчийн мэргэжлэр бүр 1 жил сураад
Тэгээд гол нь бэжсэн чинь сэтгүүлч имэрлэн ингээд суралцж байхад нөгөө кино урлагийн дээр сургуулж байгаа жүшний ангиудтай дандаа урлагийн ангиуд болохоор амар юм бууж гэнсэн юм. Тэгсэн чинь намайг нэг юм тоглуулаад ийш жишээ ингээд урлагийнхаа 4-р курсынхаа нэг тоглолт моголтоор явсан чинь жүшний ангийнхаа хүмүүсийг авахгүй намайг тоглуулж жүжиглүүлж. Тэгсэн чинь би чинь дотроо за би жүжигч юм байна гэж бодсон. Тэгээд шууд 4-р курсынхаа ахыг гуугаал та би ингээд жүшний анги дараа жилээс ингээд орно. Айгуу дураараа манай гэрийнхэн ч гэсэн тэгээд нэг айлын баг болохоор тэгэл миний л хүсэл юг дэмжээл тэгэл ерөөсөө эсэргүүцээгүй за гэд дараа жил дахиад 1-р курсээсээ тэр сургуультай шалгалт өгч орж байгаа ш жүжигчний ангид. Ийм л төөхтэйгээр жүжигчний мэргэжлийг сонгосон доо. За, ёстой хол замаар явж байгаад орсон байж штэ тий их сонирхолтой. Тийм байна. Тэрний богш болсон. За, манай Огигоор сүүлийн үеийн сонин сайхан юу байна? Сүүлийн уран бүтээл юу байна? За, одоо нэг Монголд ч одоо корона гэдэг ерөн сүүлийн 2 жил ялангуяа тайзын одоо дэлгэцийнхэн бол яг ингээд нэг контентнэтэд бол хийгдээд болоод байгаа. Яг тайзны уран бүтээлчид болохоор бүр ингээд яг зогсож байгаа байхгүй юу? Ягаад гэвэл нөгөө хүмүүсийг яг ингэж амьд харилцаатай байдаг болохоор ингээд хүмүүсийг суулгаж нэг газар ингэж бөөгнөрүүлэх болохоор баг сүүлийн 2 жил тэгж тоглолт хийсэнгүү. Сайн нэг корона яг Монголд илэрхээс өмнө бол нэг баригадаар хөдөө орон нутгаар бол тоглолтоор яваад ирсэн. Тэгээд сүүлийн карантинаар бол ерөөсөө урлаг уран сайхнаа ерөөсөө хийсэнгүү. Яа тэгвэл яг саналууд ирсэн эдий ч миний бодлоор нөгөө нэг айгу эрсдэлтэй санагдаад өөрөө бас 2 хүүхэдтэй болохоор тэр эрсдлийг ингээ хүүхдүүдтэй бас авчираад ингээл тоглох боломж байсан ч гэсэн хүүхдүүдэд бодоод гэр бүлээ бодоод ерөөсөө гараагүй. Манай гэр бүлийн хувьд бол ер нь карантин маш сайн нэг хамгаалалт бол маш сайн байсан гэр бүл гэж бол оншилж байна. Ерөөсөө тий нөхрөөч гар манай нөхөр бас урлагийнхаа ажлаа хийж байгаа барилгын компанид ажилладаг. Тэгээд гэрээрээ хийж болдог болохоор дөрүүлээ ер нь гэртээ маш сайн байсан. Зүг. Аюулгүй байдлаа сайн болсон ирсэн тийм ингээд нөхөртөө ярилцаад за энэ удаад ер нь болио одоо ямар ч газар очиж ямар зураг авах юм блэ хүүхдүүдтэй болохоор ер нь маш их байгаад тийм шүү дээ тэгэлгүй яах. Энэ өвчин чинь өөрөө тоглоом биш болохоор тэгээд манай гэр бүл энэ тал дээр бол ерөөсөө айгүй чангатай барилттай байдаг болохоор ерөөсөө уран бүтээлээ тийм юунуудад ороогүй. Тэгээд одоогоор нөгөө нэг вакцинажуулалтаа хийлгэсэн болохоор гадуур одоо 2-3 зураг авалтууд төлөвлөгдсөн. Тэгээ ер нь эхнээс нь ахуулаад аваад явж байгаа. Ер нь нүүр царай болох тал дээр бит хоёр гэрээ хийгдсэн явж байгаа. Зөв. За, манай энэ нөгөө огийн MSM Talk гэдэг энэ одоо подкаст мандлахаараа Mongolian Super Mom гэсэн үгний товчлол ахгүй юу? Тэгээд Монголынхаа одоо дэлхийн өнцөг булан буртаага супер ээжүүдийг одоо төлөөлөл болгож оролцуулж байгаа. За тэгээ 2 дахь удаагийн маань зочноор орж байгаад маш их баярлаа. Ямар баярлаа. За тэгээ хоёулаа одоо үндсэн одоо подкастынхаа одоо үндсэн асуултууд руугаа оръё. За тэгээд анх одоо хэдэн настайд ээж болж исэн бэ? Би 25 настайд жирэмсэн болоо яг 26 настайд төрж исэн. За тэгээ ээж болж байхад тухайн үед төрж исэн одоо мэдрэмжийг одоо нэг үгээр илэрхийлвэл одоо юутай зөвлөхээр вэ? Нэг үгээр юм уу? Нэг үгээр зөвлөж за нэг үг. За тэгвэл өгөөлбрээ. Нэг үгээр гэвэл яг зүйл гайхамшигтай. Өөр гайхамшигтай гэдэг чинь ер нь юмны бүр амар дээд туйлах те ер нь гайхамшигтай. Би яг төрснийхаа дараа тэгж бодож байсан шүү дээ. Яг ийм гоё мэдрэмж нэг хамгийн анх ингээл нөхөртөө ингээл дурлал хайрлал ингээл амар гэж. Нэр ийм гоё юм хайрын мэдрэмж ийм гоё юг мэдрэхгүй нэг өмнө нь ямар техник явж исэн бэ гэж бодож байна. Хүүхэд төрөөд ирсэн чинь ёо ашлаараа ийм гоё хайр, ийм гоё мэдрэмж, ийм агуу бүр энийг мэдрэхгүй ингээд айгүй болоо 20 жил болоо. Тэгэж бол бодож байсан. Бодогдчихсан. Хамгийн гоё мэдрэмж. За одоо ингээл ээж болсон үеэ дурсахаар мэдээч яриг бас хөгжилтэй мөчүүд дурсаа санаанд нь орж байгаа гэж бодож байна. Тэгэхээр ээж болоод одоо хөгжилжсэн тийм хөгжилтэй дурсамжаас асуулцаач.
За тэр бол манай гэр бүлээр айгүй баялаг. Хүмүүс сонсоод гүн шоконд ордог байгаа. За. Яагаад гэвэл тэр анхны хүүхдэр манай ойр орчны гэр бүлийнх нь найз нөхдөд ерөөсөө амар сүртэй энэ хоёр. Үнэхээр сүртэй ээж аав гэж бол нэрлдэг байсан аахгүй юу? Тэр та нар сонсоолаад шоконд орчих байдаг. Нэг манай охин ч одоо 6-7 сар хүртлээ буцалсан ус ерөөсөө нөгөө түүхэн усанд оруулж байгаагүй. Тэгээд нөгөө тэрийгээ би болохоор нөгөө хүн болгонд тэгдэг гэж бодоод нөгөө яг тэр сар төрсэн ээжүүд ингээд групп байдаг байхгүй. Тэгээд би нөгөө юу ч мэдэхгүй тэр үедээ одоо би хүүхдээ зүгээр ингээд карантины усаар ингээд оруулчих болох уу гэсэн чинь тэр дэсгүүр бүх ээжнэр шоконд ороод төрсөн цагаас карантин усанд оруулж ин да гэдэг комент уншаад тэгээс хичээл гараад. Тийм л ээж аауд шүү дээ бид хоёр чинь тэгэл жишээ нь энэ байна. Тэгээд усанд оруулахдаа жижиг өрөөндөө ингээд нэг плетик тавиад тэгээд ус тавиад ингээд буцалгаал. Тэгээд тэр өрөөндөө 5 шиг болоод яа хөөрхий. Тэгэж байн усанд оруулдаг байсан байгаа. Тэгээ бүр нэг гараад жил гарan үргэлжилсэн тэр үл усанд оруулсан. Удаан явсан байх шүү бас тий. Тэгжэл их нандинч хайрлаж хүсэн хүлээжсэн л хөхтэй энэ да. Тий. Тэгээд зөндөө бага хүмүүс бурхан минь тань. Ямар юм. Гэтэ нөгөө нэг ерөн дээр ингэж боддог хүүхдээ өвдөхөөс өмнө сэргийлэх, урьдчилан сэргийлэх, урьдчилж санаа зовох гэдэг зүйл ээж аавд маш сайн байх хэрэгтэй. Яа гэвэл сүртэйдээ биш. Хүүхдээ өвдөхнийхаа дараа харамсажсэнийг орно. Ер нь ийм байсан дээр гэж боддог. Тэгээ нэг эмчид үзүүлээд битээр юм арай сүртэй байгаад байна уу? Ингээд энэ өгсчгүй. Ер нь та хоёрын зөв эцэг эхчүүд одоо нөгөө хайр за зүгээр гэж байгаа хүүхдүүдээ гимтээж өвдгснийхаа дараа ингээд ухаардаг бол та хоёр ингээд сүртэй гэж хүмүүс хэлээд байгаа хэдий ч наа чинь бол маш зөв байхгүй юу гэж хэлж байсан байхгүй. Тэгээ бид тэгээд утгаараа болохоор чи хүүхдээ хамгаалж байгаа гэж бас нэг их анхаарал халамжтай ээж аа хоёр ах нэ. Тэр жоохон гэтрээд байдаг. За тэгвэл одоо дараагийн маань асуулт болохоор яг эсэргээр нь яг ээж болоод хамгийн ихээр ойлгож бас суралцаж авч ирсэн тийм зүйл юу байдаг вэ? Ухаарч байсан. За энэ бол угаасаа ерөөсөө хүн болгон л хэлэх бах. Яг ээж гэдэг нэршилдэг бүх хүмүүсийг л ойлгож эхэлсэн. Өмнө нь ерөөсөө ойлгодгүй. Хизээч ээж болоогүй хүн бол хизээч ээж хүнийг ойлгохгүй юм билээ. Яагаад тэр найз маань нэрээ тэгэхэд ирээгүй болоо. Тэгээ юун сүртэй ганц хүүхдтэй ээж идэж гэдэг юм уу? Эсвэл хүүхдтэй ээжүүдийг олон одоо 2-оос дээш хүүхдтэй ээжүүд мэжүүдийг ер нь бол ингээл өмнө нь ингээл юусэн нэг ойлгодгүй байсан маху ихч мэгчтэй ээж мэжигээ. Тэгэхэд ээж болоод ерөөсөө тэр хүмүүсийг л асар их ойлгож гисэн. Ийм байна. Яа ээж гэдэг би болохоор ингэж боддог шүү дээ. Хүн яг ингээд ээж болтлоо нэг өөр амьдралаар амьдарчаад ээж болсноос хойших амьдрал шал өөр амьдрал. Ээж хүний амьдрал эхэлж байгаа. Тэгэхээр ерөөсөө ээж болол тэр ээж гэдэг хүмүүсийг л маш сайн ойлгож эхэлсэн. Тэгээ бүх ээжүүдэд бол айгүй хайрладаг штэ. Би тэгээд олон хүүхдээ болох тусмаа л тэгээд эмэгтэй хүмүүсийг бүр улмал хайрлал ах хүүхдээ болохоор охиныгоо ингээл ээж болоод ингээл явандаа гэл ингээл бүр нэг эмэгтэй хүн болгоныг харахаар л нэг юм хайр хүрээд идэг болчихсон юм лээ. Ерөнхийдөө ээж болоод ирэхээр их хоёрымтгаа бас аягүй их тийм өөжөө талаас нь ойлгож байгаа шиг байна тий. Би өөрөө ч их нөгөө нэг уйланхаа юм сэтгэл хөдлөлийн эмоц ихтэй гэх юм уу. Амар юм хөдөлгөөнөө шууд илэрхийлждэг юм байхгүй. Уурлал тэр үедээ уурлал, уйлвал тэр үедээ уйлал, инээвэл тэр үедээ нэг л баясаал ингээл дотгошоогоо биш талын хүн. Тэгээд тийм болохоор ерөөсөө хүүхдээ болол уйлал, хүүхдээ өвдөхөр уйлал, хүүхдээ нэгдүгээр ангид төгсгөт нь уйлал гэх. Айгуу зөөлөн дээрээ бүр зөөлөн болчихсон. За манай Огийн хүү охин хоёр ч та тий.
Тий. За ингээд хүн охин хоёрын ялгаа ер нь хэр их анзаарэгдэж байна. Эмэгтэй эрэгтэй хүүхдүүдийн ер нь тэр ялгааг ер нь юу гэж анзаарсан бэ? Тий, ялгаа айгүйх байлээ. Нөгөө нэг их том охин байхгүй манай охин их тийм зөөлөн, бөлгөө, хүнд хүүхдэд муудалцдаггүй, хүүхдэд тоглоом одоо өдний хүртэл баг булацалж үзэг бах. Дандаа өгдөг, ингэж урдуураа оруулдаг ийм байрны хүүхд ахгүй ах хүүхд. Тэгээд бусдайлын хүүхдүүд гэж охин ч гэсэн дүрс хүүхдүүд байд юм байна. Миний яг өөрийнхөө амьдрал дээр яасан юм дээр манай охин нэг тийм хүү болохоор одоо бол ингээл дүрсгүй тэ өөрөө аавна гэснээ аавдаг. Эмор энэ хагэрийн хамаг хүн юмны дарга гэдэг. Тийм л байгаа. Тэр тал дээр их өөр юм байлээ хүү ах. Тэгээ бас мэдрэмж гэдэг зүйл амар өөр. Би охинтой болоод бүр ингээд амар ойлаа охиноо тэрэл охинтойгоо ингээд байгаа хүүтэй болохоос өмнө ингээд зөөлн тэ ингээд нэг юм найлахаа байсан бол хүүтэй болохоор цаанаа л ингээд хүүчин буудаж тоглодог тэ бүх юм өөр. Ерөөсө хүүхэд болгоо ижлэх ингээд мэдрэмжүүд амар өөр өсгөж байгаа мэдрэмж тоглож байгаа мэдрэмж би анх хүүгээ төрүүлээд дөнгөж төрөвт нь бүр ингээд удам залгах хүү гэдэг үднээсээ бүр ингээд амар гой санагдаад анх яхад харуулж хат хүүгээ сонсоод бас амар баярлж байсан. Охин нэг том охин дээр болохоор айлын том нь ах хүүхдээ бол амар сайн байдаг ер нь ээжтэйгээ хандаа бас хүүхдүүд дүүнэрээ гэдэг л тухайн үед бодож исэн. Тэгээ яхад бас харлаад охин гэсэн чи амар их баярлж исэн. Тэгээд ерөнхийдөө бол мэдрэмжүүд бол ерөөсө хүн болгоно ээжлэн гэдэг хэрнээ хүүхд болгон адилхан л да ямар ч хүүхэд төрсөн. Гэхдээ мэдрэмжүүд нь шал өөр тоглох мэдрэмж хүүхдтэйгээ хайрцах мэдрэмж тэр охин гэж сонсож байгаа мэдрэмж хөө гэж сонсож байгаа мэдрэмж бүгд шал өөр юм. Манай оогийн урлагийн одоо хүн шүү дээ. Одоо тэгэхээр урлагийн ээж айгүй завгүй л байгаа гэдэг бах тий. Одоо карантины өмнө бол асар завгүй байсан баг. Тэгэхээр хүүхдүүдтэй ер нь хэрхэн цаг гаргадаг вэ? Хүүхдүүдийн хүмүүжилд одоо үзүүлдэг тийм ээж хүний талаас гаргадаг тийм арга барил нь юу байдаг бол? Манайх ийм би амар завгүй байсан. Ерөөсөө ер нь карантин манай гэр бүл бас айгүй эргээр их нөлөөлж байгаа. Би энэ жил ингээд охин маань 1-р ангид орсон. Тэгээд энэ жил маш их цагийг хүүхдүүдтэйгээ өнгөрөөлөө. Тэгээд өнгөрөөж явах хугацаанд би их олон зүйлийг нөгөө нэг хүүхдүүдтэй бас сургая гэдэг үүднээсээ маш их зүйлийг зааж цаг заавыг маш их гарсан. Яг бол өмнө нь би ерөөс ингээд тоглолттой гэдэг тухайн үед ерөөсөө хүүхдүүдтэйгээ нэг амархаараа л нөгөө гадуур яв зугаалж ингээд гэртээ бай ингээд нэг юм яг юм детальчилж ингээд ерөөсөө харьцаж байгаагүй санагдсан. Яг энэ карантин үеэр бүр ингээд өдөр жишэнгөө цуг агаад заа зөвлөөд хичээлийн заагаад ингээд сууж яхад бол би өмнө нь яг юу хийж исэн бэ л гэж би бодогдчихсэн. Тэгээд энэ карантинаар тэрийг маш сайн ойлгож авсан. Тэгээд цаашдаа ажилтаа ч гэсэн ирээд хүүхдтэй заавал нэг юм зааж өгөх ёстой юм байна. Нэг юм заавал одоо танин мэдэх тал дээр нь хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг бол энэ карантинаар маш сайн ойлгож авсан. Тэгээ айгүйх хүүхдийн хүмүүжил гэдэг зүйл, эрүүл хоолт гэдэг зүйлийг энэ карантинаар маш их судалсан. Тэгээд энэ карантиныг үр бүтээлтэй өнгөрөөе гэж айгүйх бодож нэг судалгаа айгүйх хийсэн гэх юм уу да. Тэгээд одоо бас энэ карантинаар эрүүл хоолтыг судлаад гэр бүлэрээ эрүүл яаж хооллох уу тэгээ хүүхдүүдээ яаж энэ тал дээр суралцсан. Яг л өмнө нь болохоор ерөөсөө иймэрхүү судлаа явж зав байхгүй. Тэгэл өмнө нь идчихсэн хоолундаа отохорээ бурхан минь гэж бодсон байхгүй. Тэгээ энэ карантинаар бол иймэрхүү бас сайн зүйлсүүдийг сурч мэдлээ. Өөрөө бас 13 кг турлаа. Гоё бүсгүй тэгээ бүрч гоё болсон байлаа шүү дээ. Тий. Би нөгөө тэгтээ хоёр хүүхдээр эхний хүмүүс нөгөө нэг эхний хүүхдээрээ төрөөд би ерөөс тарлааг байхгүй. Ерөөс тэгэл бэрцэн тэгэл ажиллаа би явсаар байгаа ингээд. Хоёр дахь хүүхдээр болохоор тархалчаад турж өгдөг. Тэгээд нэг жоохон турж байгаа л буцаж нөгөө нэг карантинлаг дүнг тарлаад. Тэгээд сүүлийн карантинаар бүр амар эрчимтэй таргалсан. Тэрийг болохоор хүмүүс бас хараагүй. Гэртээ нөгөө би зураг мураг аваагүй болохоор. Тэгээд тэр бүр 67 8 бүр ингээд гидс мэдс бүр аим шигтэй болоод
таар хувц болтойсэн. Тэгэл за ингэж байгаад энэ карантин те ингээл идэж хэвтэл ингэх юм бол нэрэ бас арай л биш юм байна гэж бодоод тэгээд өөртөө бас нэг юм эрүүл хаалт гэдэг зүйлийг судалж мэдээ. Дээрэс нь өөрөө залуу хүн бай турыг тэгээд торсон. За нууц ш бол ямар арга хэрэгэл вэ? Одоо яг миний асуух гэсэн асуултыг манай оогийн маань айгүй гоё ингээд яриа явчлаа. Угаасаа яг өсгөөчүүдийн хамгийн том нөгөө бэрхшээл чинь төрсний дараа тэгэл жингийн асуудал байдаг шүү дээ. Тий. Би болохоор одоо манай хүч 2 хот гэхээр 2 жил хөвсгөр явсан байгаа байхгүй. Хөвсгөр. Тий, хөвсгөр. Бас амар хэд харгалалтай бол биш үү? Яг дундаж юм хөвсгөр тэгсэр хүмүүс нэг турхаач биш. Бас нэг амар тарганч биш нэг юм дундчил байгаадсэн байгаа байхгүй. Нэг амар байраа хувц өмсгүй ер нь суулах хувц өгсөн нэг тийм. Тэгээд яагаад гэж явсан бэ гэхээр эхний хүүхдээр турцсан болохоор хоёр дахь дээр бас турчин гэж бодоод яваад зүгээр л идэж мэдээл өөр нэг хичээхгүй. Тэгсэн чинь бүр карантинаар бүр нөгөөх маань хитрээд тэгээ 3 сарын 18-нд нөгөө нэг карантин тавигдаад нэг 3 сарын 8-нд нэг тоглолтууд зарлагдсан штэ. Тэгээ манайх нөгөө нэг тоглох гээд бөхөөр нэг тоглох гэсэн чинь нөгөө тэр яг цуцлагдсан л да тоглоагүй. Тэгсэн чинь нөгөө очиод бид нар хувц унраад бид палаж гэсэн чинь нэг ч палаж таарах палаж байгаагүй надад. Өмнө нь өмсчихсэн палаж. Бүр тэгж амар би таргалсан байсан. Тэгээд бүр сэтгэлээр унаал тэгэл 3 сарын 18 тэгэл 3 сарын 10-наас эхлээл турах үйл ажиллагаанд ороод 4 сарын 10 гэхэд 10 кг турсан байсан. Хөөх сарын дотор уу? Тий, сарын дотор гэхдээ би бүр нөгөө нэг шүтээ 100 гэдэг шиг бүр яг хоолоор би турсан. Гэхдээ хоол гэд хүмүүс нөгөө нэг ганц хэлэх гээд байгаа юм турсан гэхээр нөгөө хүмүүс айгүйх асууж байгаа аахгүй хоол ямар дэглэм барьсан бэ? Би ерөөсөө өөрөө нөгөө зөв хоол гэдэг зүйлийг судлаад би өөртөө зориулж өөрийнхөө би хаа зориулж би өөрөө дэглэм зохиосон. Тэр нь болохоор юу вэ гэхээр өөрийнхөө би жоохон дасгаж юу яа дэглэм барь. Тэгэхгүй бол огцон байхаар хүн нөгөө нэг ингээд ядраал шууд байхаар амар хэцүү байдаг болохоор эхлээд 8 цагаас хойшоо юм идэхэ болоо. 8 цагаас хойшоо юм идэхгүй 7 онцол. Дараа нь 7-оос хойшоо юм идэхгүй 7 оноо. Тэрний дараа 6-аас хойшоо юм идэхгүй 7. Ингээр нөгөө хүний биед айгүй юм тайван нөгөө нэг дэглэм барьж эхэлж байгаа байхгүй. Тэгээд идж байгаа хоол нь ерөөсөө зөв хоол гэдэг зүйлийг хүүхнүүд маань одоо судлах гэдэг маань штэ ерөөсөө одоо YouTube энэ бүх зүйлээр одоо нээлттэй болсон ба штэ одоо үед. Тэндээсээ ингээд хараад судалж байгаа зөв юунуудаа аваад ерөнхийдөө бол яг кето маягийн барьсан. Гэхдээ өөрөө хоолнуудаа зохиогоол идэж болохгүй зүйлсүүдийг бол тэр сарын дотор огт идээгүй. Би гурил огт идээгүй, төмөс огт идээгүй, би бодоо огт идээгүй, давсыг маш багасгасан, чихрийг маш багасгасан. Тэгсэн чинь огцом турсан. Тэгэхээр та нар төвчээрийн 1 сар л гэж би хэлмээрээ турах гэж байгаа хүүхнүүдэд төвчээрийн 1 сараа л төвчээд өнгөрөөч. Одоо би бол хаяада өдөртөө будаа хаяад нэгдээ турсан болохоор тэгвэл би нөгөө нэг зөв хоолтой судлаад хэр хэмжээтэй идвэл таргалалт болд юм бэ гэдгийг мэдээд авсан болохоор би бүр одоо нөгөө хүмүүс чинь ингээл насан туршдаа тэрийг хасна гэж ойлгоод байгаа байхгүй. Үгүй одоо би бол ингээл будаагатай хуурга идэж болно. Өнөөдөр би будаа торгож завч за орой боо мав юм хом идэхгүй те төмөс идэхгүй. Өчтөр маргааш би нэг боо таалах ч юм уу гурлан одоо бууз ч юм уу идчихлээ гэж бодоход за тэрний 2-3 хоногтой нэг будаа юу төмөс одоо гурлаж байгаа асах ч юм уу. Хэмжээгийн тааруулаа идэж болно. Яг тэр төвчээрийн 1 сар дээр бол ерөөсөө төвчих хэрэгтэй. Би одоо нэгэнтэй турцсан болохоор яг хаяаяад идээд байгаа. Тэгэхээр ерөөсөө хоолоо зөв зохицуулах ухаан л юм байна штэ. Турсны дараа бол тий. Хүмүүс нөгөө ингээд өөрөө судлахгүйгээр хэд нэгний нөгөө нэг төлбөртэй нөгөө нэг сургалтанд яваал те тэгэл төлбөртэй нөгөө нэг фитнест ингээл бүртгүүлээл ингээл те надад болохоор ерөөсөө тэгээгүй гэрээрээ тэгэл одоо нэг сар фит юу дасгал хийж байгаа гэрээрээ надад одоо тэгэж фитнест очиод ах зав нөгөө нэг хүүхдүүдэд орхоо яваад ах тийм юу байхгүй болохоор ерөөсөө интернет гэдэг зүйлсээр зөндөө дасгалууд биш хар мянган багш нар яг л ингээл хийцэн биш. Тэгэхээр өөрөө л чи хичээгээл өөрөө л ингэвэл тэр мөнгөө өөртөө зарцуулаад гэртээ хийж болох л байгаа байхгүй. Нэг ч одоо мөнгө уусгахгүйгээр харин ч бүр тий
одоо илүү оноод заавгаас маань өстө суралцах юм их вэ шүү. Ямар мундаг юм бэ? За баяр хүргье. Өстө гоё мэдээ байна. Чи эмэгтэй хүн чинь гэхдээ сарын дотор бас маш их хүч хөдөлмөр төвчээр чиний өстө мундаг юм шүү. Жирэмсэн байхдаа ер манай Оги хэр таргалж одоо хэр сэтгэл санааны хувьд одоо нөгөө нэг докторгүй ч юм уу эсвэл тайван ч юм уу тийм байдаг байсан бэ? Хоёр хүүхэд нь хоёулаа адилхан байсан уу? Ондоо байсан уу? Би хоёр жирэмсэлтэй хоёулаа амар ондоо. Яг л эхний жирэмсэлтээр болохоор яг хатаа шиг байж байгаа л төгсөн. Гүүх ээжүүд гэдэг ба. Манай нөхөр чинь нөгөө нэг өөр ер нь их сүртэй ч гэх юм уу. Намаг ихтэй бомбисээр агаал нөгөө нэг манай найз за одоо баяр хүмүүс болно гэж намайг суугаад гадаа мадаа агаар захаар нөгөө нэг бүр зэрэг хөлчаад ингээл нөгөө ихнэрүүд муурлаад чи харж гин үү баяр хөөх харж гин үү гэж чишээ аваад хоёр дахь хүүхдэр болохоор манай нөгөө гацсан би яг нөгөө нэг том баяр хөөх гадагшаа авцсан тэгээд давхар тоглолттой байсан. Тэгээ хоёр дахь хүүхдээр болохоор би ерөөсөө жоохон ядарсан. Тэгээд том охиноо цэцэрлэгт нөгөөд тэгээд өөрөө тоглолтондоо яваад машина бариад тэг ингээд өвөл байсан. Тэр үед би юу атсан бэ гэхээр би яг хоёр дахь хүүхдээр хүн төлтөө ингээд амьдралын явах тусам ингээд юмыг айгүйх ойлгох юм байна л да. Би өргөтөл болсон ээжүүдийг би амар ойлгосон. Би бүр ингээ хайрлаа, нулимс гоож гээд идэг гэсэн шүү дээ. Бүр ингээ яаж ингээ те өөрөө нөгөө байнг нөгөө юм асууж хамтарч хийдэг те намайг ингээ туршуулдаг байж байгаа. Тэр үед ингээ хэдэн сар ингээ яваад би ингээ өргөтөл болсон ээж шиг үлдчихэж шүү дээ. Ингээ ганцаараа ингээ энэ чинь ингээ бүх юмас тэгэхэд бүр ямар амар юм хэцүү юмэг энэ өргөтлгаалсан ээжүүд ингэж туулд юм бэ. Ер нь бол их хүнд байд юм байна. Бүх юмыг ганцаараа ингэж тэгээ боц их хүн гэдэл ингээл явдаг байх та тий хүүхдийнхаа төлөө. Тэгээд одоо хүртэл би ингээд өргөтлгаалсан ээжүүдийн төлөө ч юм уу нэг юм хиймээр санагдал. Тэгээ одоо ч яг хуу санаа барьж сачи өрөхгүй гэдэг хэл байна л да. Гэхдээ ирээдүйд би яг нэг ойлгосон юм юу гэх юм бол өргөтөл болсон ээжүүдэд тусалдаг ч юм уу нэг тим юм хийхийг маш их хүсэж байгаа миний хувьд. Яг бол тэр ээжид тусалж тэр хүүхдэд тусалж байна л гэсэн үг байхгүй яг юм дээр. Тэгэхээр энэ тал дээр ерөөсөө Монгол тим юм байна уу юу байна ерөөсөө нэг л тим юм харагдаж өгөхгүй байгаа. Тэгээд энэ тал дээр л маш сайн гоё юм хиймээр л их санагдаад идэв. Тэгээ тэр үед нэрэ тим юм айгүй ойлгож би бүр ингээд ойлгох гэдэг өгсөн шүү дээ. Ингээл тэр их тим ээжүүдээ харахаар. Ер нь хоёр дахь дээрээ жоохон хямарч ийсэн байна. Угаасаа нөгөө нөхөр гадагшаа авцсан тэгээд тоглолттой жоохон ядарч матраал. Чин хүмүүсийг бодвол гайгүй. Хүмүүс нөгөө 20 барим хэлээрээ нэмэгддэг гэдэг штэ. 20-оос дээш гэж. Би болохоор юу 10 гараад нэмдэ. 10 гарan 17 8 бүр хавцаа. Ер нь бол тэгвэл бас эрүүл жирэмсэлтэндээ орох нь штэ тий 10-аас 12 дотор багтахаар. За, Огигоосоо асуух дараагийн асуулт гэх юм бол одоо ханин нас урлагийн хүн гэдэг түрүүн танилцуулж байсан шүү дээ тий баяр хөг маань. За тэгээд хоёулаа урлагийн хүн байхын нэг жаргалтай юм нь бас хэцүү юм нь юу байдаг вэ? Одоо ингээ гэр бүл болоод ингээ явхад. Жаргалтай юм нь гэвэл ёстой нөгөө нэг би нэг асар сайн ойлгоно. Яг бол өөрөө урлагийн хүн болохоор яг урлаг хийж байгаа хүн ямар байдаг вэ гэдгийг мэднэ. Одоогийн тоглолт нь яаж бэлтгэл нь явдаг вэ? За зураг авалт угаасаа ингэдэг. Мэддэг юм бол яагаад ингэ оройтод байгаа? Наа чи цаг нар гэж байдгүй юм гэж загнах бол тийм юм бол байхгүй. Жаргалтай юм нь бол бүр 100% надаас ч илүү ойлгодог тэр тал дээр. Хэцүү юм нь юу вэ гэхээр нөгөө нэг хоёулаа яг зэрэг ажилтаа болчоор гэр бүл гэдэг зүйл хаягдчих гад байдаг. Хүүхдүүд хаягдчих гад байдаг. Тэгээ би нөхөртөө бас маш их баярлдаг юм. Маш олон юмнаас татгалзаж намайг ингэж ажлын минь хийлгэж байсан үед айгүй олон байдаг байхгүй юу? Одоо киноны санал яг бол битэрч яг тэр бол ингээд битэр өөртөө нэг юм сүрчин одоо гэж яриад байгаа тийм болохоор хэр баргийн хүнд итгэж хүүхдээ орхихдаггүй.
бүр хамаатан садан байсан ч бүр хамгийн ихтгэлтэй хүмүүстэй л орхив нээж яг төрсөн ихчгээл те ийм хүмүүстэй. Тэгмүүд нөгөө хүүхд харах хүн дээр бид хоёрт бас нөгөө жоохон тийм асуудалтай байдаг болохоор манай нөхөр яг ингээд тоглолт тасалж болохгүй юм чи ингээд бүхэлдэн киноноос татгалзах те ийм асуудал тэрэн дээр бас маш хүндрэлтэй байдаг. Баярхууг маа ингээд сонсоод ахаар их сайн аав юм аа. Ер нь манай Огийн бодлоор аав хүн гэр бүлд одоо оролцоо нь ямар байгаасаа гэж боддог вэ? Тэгээ ийм байвал одоо аавууд одоо өөр хүүхдүүдтэй их нөлөө үзүүлдэг шүү ч гэх юм уу? За ёо баярхууг угаасаа манай найзууд, манай ажлынхан ойр орчны яг таньж мэддэг хүмүүс бүр намайг ярьдаг байхгүй юу? Намайг сайн ээж гэж хэлэхгүй байна. Баярхуу бүр ингээд амар сайн аав гэж ярьдаг. Тэгээд миний яг өөрийн ингээ аав маань маш сайн аав хүн. Бүр ингээд нэг зүгээр суудгүй. Гэртээ өглөө маш хамгийн их тосоол орой хамгийн сүүлд унтаал. Тэгээл ингээл одоо жишээ нь хэд аавыг ерөөсөй бутааны нэг зүгээр суугаад нэг 50 амраат хаачтай нэг ядтаа 50 унтаад. Манай гэрт нөгөө нэг гэдэг байхгүй юу? Баярхуу гадагшаа явгод надтай хань болж ирдэг байхгүй аа. Тэгсэн чинь нөгөө мэдээж хүүхдтэй манай обоо ингээд баахан юм зурцсан. Ингээл энэ тийм дүү болон тохоо. Тэгэл би чинь тоглолтод яваад ирсэн чинь за юу өөрчлөгдөж гээл манай тэгж шүү. Юу өөрчлөгдсөн аа яах гэсэн чи бүх обогийн маа нөгөө нэг угаацсан байгаа чи. Хөө ямар мундаг юм. Хөөх юм бэ те. Гол нөгөө нэг энэ дээрхээр нөгөө нэг тийм гэртэй байдаг шиг ингээд хийх юм олдохгүй байгаа. Тэгээд ингээд бүр хийх юм олдохгүй байгаа. Тэр обоо угааж штэ. Тэгээд ингээд хайд аав дээр ингээд бид нар чи очингууд нэг гарахад гараад машин угаацсан байж байгаа. Манай бүр ингээд би ааваараа махших бахархдаг юм. Хүүхдүүдийнхаа төлөө бол ингээд нэг жинхэнэ аавал гэж хэлнэ. Ерөөсөө үнэхээр супер аав манай бол. Тэгээд бурхан тэнгэрээс яг аав шиг маань хүн надад заяаж миний одоо баярхуу бол үнэхээр нэрэ одоо би одоо магтан чи угаасаа ойр орчны бүх хүмүүс мэднэ ёо нэрэ. Вау мараг эмхтэй найз маань хүртэл ээж хүнээс л бүр ингээ манай гэр бүл тэндэж авахгүй зан ингээд баярхууд байдаг. Тэгээ бид тээр ерөөсөө хүүхдүүдийн хаажууд хэрэлдэж маргалддаггүй. Тэгээ хоёулаа угаасаа залуу хүмүүст хэрэлдэж маргалдах юм байна. Тэгээд унтсан хойно бид тээр дандаа ярилцдаг. Тэгэхээр нэг хэрүүл болох гээд нэг ингээ амар ингэж байгаа үед за хүүхдүүд ажид хэрэлдэж болохгүй гээд тэгэнгүүт л унтах явсаар зөөлөрчж байгаа байхгүй. Мартаад байсан. Наа чи их зүг арга байна шүү тий. Тийм байна. Наад унтарчдаг. Тэгэнгүүт л нөгөө нэг ярилцах нэг хэрүүл биш ярилцсан болоод. Тийм байна. Наа чи их зүгээр. Тийм болохоор мань бол гэж маргалдах юм даа. Хүүхдээ болсноор бол тэр хэрүүл маргаан жоохон бүр багасчт юм билээ. Тэгээд асуух дараагийн асуулт болохоор эмэгтэйчүүд маань ингээл ээж усны дараа нөө хүүхэд гээл те ханьмин гэр бүл мэн гээл өөрийгөө мартчихдаг тохиолдлууд их байдаг. Тэгэхээр манай Огийн ер нь өөртөө хэр цаг зав гаргадаг бүсгүй. Тэгээд ер нь энэ тал дээр ямар байр суурьтай ханддаг вэ ер нь? Би харин өмнө нь айгүй мартчихдаг байсан байлээ. Тэгээд жоохон би эрүүл мэнд тал маань жоохон юу агаад ядаргаанд ороод тэгээд бодсон ерөөсөө өөрийгөө хайж болохгүй байх гэж бодоод тэгээд сүүлийн үед ерөнхийдөө маш их эрүүл мэнд анхаарч байгаа. Ер нь маш их өөртөө анхаарч байгаа. Ерөөсөө эхний хүүхдээр л их хүн эмэгтэйчүүд ер нь их альтернатив дээр яагаад ороод бүр имлэгт ихтэх бүр төвшөнд очиад мэдхгүй амар нэг залуу ингээл солиорол яваад идэх шиг бодоод маш их тэр тал дээр бол би яг одоо нэг ээж болох ч байгаа эмэгтэйчүүд итгэлэхэд ерөөсөө өөрөөдөө хайж болохгүй. За нөхрүүд нь хандаж ихэд эхнэрүүдээ угаасаа автоматар тэгдэм байлаа. За хүүхэд гээл ингээл гэр бүл рүү гарах юу нөгөө өөрийгөө мартчихдаг. Тийм билээ. Тэгээд би ч юм болохоор ер нь нэг тийм гац би багтааш тэр нэг амар ингээл гоос аханд хөвтэй өөрийгөө ингээл учиргүй тортоол үсгээд ингээл бүр ингээл баян хүмүүс хийлгээд ч юм уу ийм
биш ахгүй би. Хаяа ингээл нөгөө нэг баяр ёслол юу гэдэг нэг тийм хөөдөл за нүүрэндээ бол комом ингээд тасрахгүй өргөлдөг ингээд ер нь байнгын гоо сайхан твтэй ч юм уу ингээд идэг хүмүүсийг бодвол тийм өөр ахгүй. Тэгсэн чи ээж болоод ирсэн чи тэр маань бүр хаягдаад. Тэгээд нөхөр маань болохоор тэрийг анзаараад одоо чи арай л өөрийгөө ингээ хаяа тэгээ бүр имлэгт хэлтэй. Тэгээд одоо пүүдээр болохоор ерөөсөө өөрийгөө хаяггүйгээр ингээд эрүүл мэндэ анхаарад ер нь анхаарах маш сайн хэрэгтэй байлаа. Ер нь яг автоматар нөгөө нэг ээжүүд чинь нөгөө хүүхдүүд рүүгээ анхаарад нөгөө өөрийгөө жоохон хаях талбай цаг зав гаргах юу нь багасчдаг байхгүй юу автоматар. Тийм болохоор болж өгвөл одоо нэг зай завсар гарахт нь л өөртөө анхаар гэж хэлмээр байна. Тийм шүү тий. Болгож байгаа. За манай Огийн сүүлийн үед одоо нэг өдрийн одоо хэрхэн өнгөрч байна? Нэг өдөр нь нэг өдрөө тий. Өглөөс хүүхдийн хоол би нөгөө нэг ингэдэ хүүхдүүдэд ихэнхдээ шүлтэй хоол иддэг манай хоёр хүүхдүүд маань ер нь хуурсан жигэнсэн хоол шүлтэй хоол өгдөг байхгүй юу. Тэгээ өөрсдөө болохоор ингээд хуурсан ч юм уу хурцгаал хийхээр хүүхдүүдэд тусдаа хоол хийдэг. Тийм болохоор өдөрт ер нь маш их хоол хийдэг. Тэгээд нөгөө нэг өмнө нь болохоор ингээд хуурсан ч ямар ч хоол ундыг ингээд хүүхдүүдтэйгээ хуваагаад ч юм идчихдэг байсан бол одоо бол ерөөсөө өөр болсон. Тэгээд өөр болохоор нөгөө хоол хийлт нь айгүй ихстэй юм байна. Тэгээд өглөөнөөс хойш тэгээд нөгөө нэг манай охин ч одоо 1-р анги болохоор хичээл заана гэж нэг өдрийн тал болно. Хоол хийн гэж өдрийн тал болно. Тэгээд гэр орноо цэвэрлэн багтаа тустаа хоол ингээд ерөөсөө нөгөө амарж байгаа болохоор хүүхдүүдэд яаж хаанаас сайн хоол хүнсэх үү, юу зааж өгөх үү гэдэг тал дээр толгоогоо гарчлахсаар байгаа л тэрийгэ хэрэгжүүлэхсээр байгаа л өнгөрдөг шүү дээ. Ер нь сүүлийн карантины хоногуд бол тэгээ сүүлдээ бүр мэрэгчлээ мартаад баг би чи багагийн багш билүү гэж. Тэгээ яг л багагийн багш болсон шүү дээ. За, Огийн маань эргээд 18 наснда очивол 18 настаа Огид хандаж одоо юу гэж хэлмээр вэ? Зүгээр л чи нэг юм хэлэхгүй. Яг л миний явсан зам нэг буруу зам биш болохоор. Нэг заа зөвлөд ах юм бол байхгүй. Гэхдээ нэг юм дээр би их алддаг. Яг бол хайртай хүмүүстэй ерөөсөө тэр үед ерөөсөө хайрлалтай гэж хэлдэггүй байсан бэлээ. Яг л нөө залуулахаар мэдхгүй байсан юм шиг байгаа. Тэрнээс хойш нэхэ алдаа чи ингэсэн тийм юм байхгүй байгуу зөв замаар яваа зөв хүнтэйгээ анилаад ингээд алдахтаа алдаад онохдоо оноод яг л нөө нэг цагийн аясаар ингээд ойлгох юм ойлгоо авч байгаа болохоор зүгээр яг тэр үед очивол яг цаг тухайн мөчтөө тэр хүн баярлж байгаа бол баярлж байгаа гэлээ хайртай бол хайртайгаа хэлээд таалагдж байгаа бол таалагдж байгаа хэлээд ингээд явах хэрэгтэй гэж сэтгэлээ одоо нээх ёстой гэсэн үг байна шүү дээ тий. Би яагаад жоохон хэлдэггүй байхыг гэх юм уу би ямар сонио хүн энэ би тэр хүнд амар баярлж авдаг хэрнээ тэрийг нөгөө нэг хэлж байгаагүй ингээд өнгөрөөчдөг байсан ер нь дандаа. Яагаад энэ асуултыг асуусан гэхээр нөгөө ер нь бас 18 нас чинь ингээл өсвөр насны одоо төгсгөл рүү нэг том болох гол арайч болж чадахгүй л нэг тийм нас шүү дээ. Тэгэхээр бид нар хүүхэд болон би ч гэсэн тэр замыг туулаад гарсан байгаа байхгүй юу. Тэгэхээр яг одоо 18 настай хүүхдүүд ч гэсэн яг тэр алдааг гаргадаг болохоор одоо өнөөдөр одоо тий том болсон одоо их чинрын нас одоо ингээд хэлвэл бас айгуу сайн ойлгож авах хаа гэдэг үгнээс бас энэ асуултыг асуусан байгаа шүү. За. Тэгээд 18 наснда очоод хэлгээвэл битээ ээж аваагаа баг зовоо гэж хэлсэн. Бүгдээ ороо. Хөөш. За. Оги ер нь цаг төлөвлөлтийг юу гэж боддог вэ? Одоо ингээд буцаал одоо мэдээж иргий карантин дуусаад ингээд хэвийн амьдрал руу орно штэ тий. Тэгэхээр ер нь өдрийг үр бүтээмжтэй өнгөрөөхийн тулд бас яг л ингээд завгүй яг Огийн шиг маань ингээд салбарын ээжүүд маань сонсож байгаа байх гэж бодож байна тий. Тэгэхээр энэ дээр ер нь манай Оги яаж ер нь өмнө нь ер нь ямар
арга барилыг одоо бас ашигладаг байсан. Тэр талаас агуулцаач. Би өмнө нь ёстой цаг маг байдгүй айгүй муухай байсан шүү дээ. Ер нь нэг цаг төлөвлөлт гэдэг зүйл байдгүй байсан надад. Ер нь нөгөө ганц бие байхтай шүү. Ганц бие байхдаа ингээд нэг юм төлөвлөлт цаг төлөвлөж болволдог юм байгаагүй. Ээж болоод ирсэн чинь яалтчгүй цаг төлөвлөхөөс өөр арга байхгүй. Хүүхэдтэй, ажилтай эмэгтэй хүн бол цаг төлөвлөхгүй байх юм бол ерөөсөө урагшаа авахгүй. Бүх юм амар стресстэй болж эхэлнэ. Тэгэхээр би хүүхдээ осноос хойш цагийг маш сайн төлөвлөж эхэлсэн. За хүүхдээ ингэж авч, ингэж сэрж авч, энэ ажлыг ингэж гэж бүх ажлаас нэг төлөвлөгөөний дагуу маш сайн төлөвлөж одоо маргааш өглөө би ирж явах юм чинь хүүхдийнхээ ядахтаа өглөөний хоолны энийг бэлтчихье гэдэг чинь бас төлөвлөлт тахгүй. Тэгэхгүй заагаа унтчаад өглөө нөгөөдгөө хийгсээрэл нөгөө төлөвсөн цаг нь өнгөрөн тэгэл явсараа ингээд тэр болгоныгоо маш сайн төлөвлөх хэрэгтэй. Тэгээ ээж баснаас хойш ерөнхийдөө маш сайн төлөвлөдөг болсон. Тэрнээс өмнө бол цаг төлөвлөж бол үзээгүй л байсан. Тэгэхээр ээжүүдтэй гэж хэлэхэд бол цагийг маш сайн төлөвлөцөр одоо ээж болоод нөгөө юугаач мэдгүй дөнгөж анх ээж болж байгаа охтуудад гэж хэлэх юм бол одоо нөгөө хүүхэд ингэж манай хүүхд чинь тэдийн үс ирдэм чинь ингэ за маргааш их том ажилтай болохоор ингэж ингэн гэдгээ бүр ингээд тэгэхгүй л нөгөө нэг бас амар мартамхай үе бас байдаг байхгүй ээж болчоор юм айгүйх мартдаг. Миний хувьд бол ер нь бол бичиж тэмдэглэх тал дээр илүү бас анхаарчдаг. Зөв. Цаг төлөвлөлтөө. Тэгэхгүй л яалчгүй нөгөө хүүхд өмнө нь бол яг хүүхдтэй байхад бол цаг төлөвлөсөн байхад бол маргааш тийм ээ. Хүүхд бол хүүхдтэй анхаарч ингэж байгаа зарим нэг мартах зүйлүүд байдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бичих ч юм уу би бас заримдаа нөгөө хөрөгчөн дээр наагаад тавьчихдээ шүү дээ. Нөгөө төлөвлөх ажил, төлөвлөсөн ажлууд хүний ажил авч болохгүй болохоор. Тийм шүү дээ. Тэгэхээр заримдаа ээж юу л өнөөдөр чинь нэг төлөв хоёр төлөв гэдэг байхгүй. Тэгэхээр ингээд биччихээр маш амар эд шүү ээжүүдэдтэй гэж хэлэхэд. За өстой яг бас тэр санаа чи их гоё шүү те хөрөгчөн дээр томоор наагаад тавьдаг бичин төлөвлөн гэдэг бол бас их зөв санаа байна. Бас хэрэгжүүлмээр юм байна шүү ээжүүдээ. За ингээд ер нь Огит хоёрын ярилцлага өндөрлөг тийшээгээ хандж байна. Тэгээд миний асуугаагүй үлдээсэн тэгээ бусад ингээд ээжүүдтэй нэг ийм л юм хэлчмээр байгаа шүү гэсэн тийм зүйл байвал бас ээжүүдтэйгээ хуваалцаач. Би яг ээжүүд гэхээс илүү бүх эмэгтэйчүүд ээжүүд болно. Тэгээд хоёр юм тусдаа зөвлөх юм. Ээж болоог байгаа охтуудаа гэж хэлэхэд угаасаа л ээж бол бити ээж болох гэж яараарай. Мөн дээрс нь бити хүнтэй суух гэж ер нь яа. Хүнийг маш сайн таних хэрэгтэй. Ямар цаг хугацаа өнгөрсөн бэ? Чамайг хайрлаж байгаа. Чамд үнэн сэтгэлээсээ хандж байгаа. Ямар юмн дээр яаж хандж байгааг тийм маш сайн харж ээж ер нь ирээдүйн ханижлаа сонгоорой. Би бол нөхрөө сонгосондоо маш их одоо миний амьдралын бас хамгийн том одоо бурхнаас өгсөн бэлэг гэж боддог. Яагаад гэвэл анх бол ингээд ерөөсөн яг л мэдрэгддэг байсан. Ерөөсөн миний төлөө ингэж ханддаг юм хүн бас орчлоо ороод байдгаа. Миний ааваас өөр, миний ахаас өөр ийм хүн бас ингэж байдгаа гэж би бүр ингэж бодчихсон. Тэгэж бодоол ирэхийн цагтаа тэр хүнтэйгээ энэ миний хань мөн байна гэж одоо ханижлаа сонгож үр хүүхэд. Яг бол хүүхэд гэдэг бол ерөөсөө тоглоом биш. Хүүхдийг хизээж өмчрүүлж болохгүй. Тийм болохоор чамаас би нөхөртэй найзуудтай болон хүмүүст ингэ надаас илүү манай нөхөр намайг мэддэг байхгүй. Чи ингэдэж шүү. Чи одоо ингэдэж шүү. Ийм юм дээр чи алдаа гаргадаг шүү. Надаас илүү намайг мэдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тийм хүнийг л сонго. Тэр хүнтэй уулзчлаа бити яа. Хүүхэд гэдэг зүйл тоглоом биш. Тэгэхээр ерөөсөө нэг хүнтэй суугаагүй охтууд өсвөр үеийн охтууд ерөөсөө тэр зүйлийг л маш сайн ойлгож ухаарч тархиндаа байнга авч явж байгаарай. Тэгээд ээжүүдтэй хандаж эхлэхэд бол хамгийн надад эмзэглэмээр байдаг зүйл юу гэхээр хүүхдүүдийнхээ хажууд хийж болдгоо зүйлсийг хязгаарч бити хийгээрэй. Тэр бол найз хүүхдүүдтэй хажууд айрхдах, хүүхдүүдтэй хажууд хэрэлдэх, маргалдах, хараал хэлэх юу вэ? Яагаад би энийг хэлээд байна гэхээр хүүхдүүдийн
Хүүхэд төрөхдөө муу хүүхэд олж төрдгөө. Тэрийг ямар хүүхэд олох вэ гэд нээж аваас шалтгаалдаг болохоор ээжүүдийн хувьд масар том хариуцлага, өөрөг хариуцлага маш сайн үүрч байгаарай. За яг ингэчлээ штэ ганц удаа гэдэг юмыг бити өөртөө байнга ингэж тархиндаа кодлоорой гэдэг зүйлийг хэлмээр мөн дээрс нь би өөрөө ийм байхгүй. Ажил дээрээ би ингээл амар хороо байдаг гэх юм уу юу гэдэг чөлөөтэй инээж найргаж маазарч одоо яг хараалын үг юу гэдэг ингээл нэг юм маазрах те хөвчлдөх юм ээж биш ч юм уу ингээл те ийм байдаг ингээд дотныхоо хамт олонтойгоо маазарч найзуудтайгаа байдаг. Гэртээ болохоор би шал өөр хүн болчдөг. Яг л би ээж гэдэг хүн болохоор ээжийнхаа юу өөрөг харьцуулахаар юм хариуцлагатай байх хэрэгтэй. Хүүхдүүд хааж биш байхдаа би бол найз нөхдөйхөө дунд бол ингээд өөр хүн байж чаддаг. Гэр бүлдээ ирээд хүүхдүүдийн хажууд өөр байж. Тэгэхгүй нэг би ингээд ийм ээж байх хэвээр тийм ингээд хүүхдүүдийн хажууд тараал хэлэхгүй одоо ингээд муухай мэрдгүү ингээд ийм галзуу би гэж болохгүй гэх юм бол намайг дөр ингээд бүх газар тэгээд ээж болохгүй байхгүй. Хүн өөрийгөө чөлөөтэй найзуудтайгаа гоё найргаал цингээл те зугаатай тэгчиж хүн чинь стрессээ тайлна гоё нээж найраг гоё бид нар залуу штэ залуу ээжүүд штэ тэггүй нөгөө нэг хэтэрхий одоо би ингээд битээ хүүхдүүдийн хажууд хэрлэн гэхээр бүх газар тийм байна гэж ойлгочдөг тэгэж болохгүй би бол тийм л ээж ерөөсө чөлөөтэй үедээ чөлөөтэй байж өөрийнхөө байгаа тэр дотор байгаа стресс юу гэдэг тэр бүгдээ гаргаж найргаж ингээд зугааталж найзуудтайгаа инээлдэж хөхрөлдөж те чөлөөтэй байж галзуу үедээ галзуурч харин хүүхдүүдийн хажууд жинхэнэ нөгөө танаа юу шиг супермам те зөв хүн байх хэрэгтэй гэж бол миний бол зөвхөн миний өөрийн дотроо боддог бодол. За маш сайхан амттай халуун ярилцлага өгсөн. Гэдэг маш их баярлалаа. Тэгээд амьдралд наад жаргал хамгийн сайн бүхнийг хүсье. Уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээ урьж оролцсоос бас найстаа маш их баярлалаа. Тэгээд бас чиний хийж байгаа уран бүтээл чинь маш цаашдаа амжилттай өшөө илүү хамгийн том супер том амжилтыг хүсье. Тэгээд найзынхаа гэр бүлд ч гэсэн эрүүл энхийг хүсье. Бүх ээжүүд орчлогоор багийн ер нь бол би ингэдэг хүүхэд минь эрүүл байгаасаа гэж залбирдгүү. Энэ дэлхийн бүх хүүхдүүд эрүүл байгаасаа гэж залбирж байгаа ээжүүдээ тэгвэл таны хүүхдтэй залбирал чинь очино. Ганцхан миний хүүхдүүд эрүүл байгаасаа ч юм уу би гэж ер нь битгий олон таан дээр ер нь залбирч байгаарэ. Тэгвэл ингээд залбирал чинь хөрн тийм болохоор энэ дэлхийн бүх хүүхдүүд ажиргалтай эрүүл бүх сайхан гэр бүлүүд бас инээд хөөр бэлхаж байгальтгаа гэж өрөөе да. За баярлаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй минь найз. Баяртай. За. Та бүхэн яг одоо Туяагийн подкасттай хамт байна. Би эмэгтэйчүүдэд зориулан энэхүү подкастаа хүргэж байна. Аль ч насны бүсгүй таныг өөрийгөө олж танихад миний подкаст туслах болно. Танд зориулан MSM Talk ярилцлагын болон зөвлөгөөний болон таны мэдхийн болон уншлагын болон хүргэх болно. Мэдээж тань таалагдвал та намайг дэмжиж миний подкастыг дагаарай. Учир нь гэвэл шинэ дугаар гарах болгон танд мэдээлэл очих болно. Баярлалаа.